дунд ховдгийн шүлгэн хөлөг сайхан цоож дахиуд зэрэгсээ дахиж байсан жижигхэн шаргадаг. Одоо ингээд нэг тийм шагаагаар бол шүлэг нь бол дөрвөн бэрх буудаг шагаа шиг өөрийнх нь галбир болохоор тэмээ тал нь их хавтгаа, морин тал нь босоо. Тэгээд яач буусан морь буучаад идэг шагаа шиг галбиртай нэг ийм жижигхэн шаргал, жижигхэн мөртлөө том яруу найрагч бол яруу найрагч Монголын зохиолч Сэродын нэрмжил шагналт яруу найрагч Батаржин Жамбалдарж морь буусан шагаа шиг яруу найрагч байгаач. Баярлаа. Жамын цас. Бургасан үн нахилзуулан гэрийн цас шүүрдэж бусдын дээгүр бодрууланхан байхдаа үүдэр цухих аавынхаан дээрээс үлээсэн цас минь үснийх нь сор болсон халуун ур савсан тооноор орсон цас хайртж имэн санчигт бас хүрсэн хааш яаш цацан бужигнуулсан цасан дор хамгийн баг дүү минь алгаан дэлгэж зогссон өглөө эртээ явсан ижинх мөрийг шүүрдэж өдөр явах замаан гаргаж зогсдогсон би шинхэн цас орсон өглөө шин мөр хайгаад лижигэн санчглаа зөөлөн гიშгэх алхаан дундаас минь зөм минь сэрээдл ижигэн эрхэн гэдэл итгэжглээ. Явган хүний ганц нарийнхан жимээр явсаар л ижидэн хүрнгээд сэтгэжглээ. Дээрээс хин нэгэн одоо харж байгаа бол дэрсэн шүүрээр би бурхны тэг татаж харагдана. Нэвсийдэл дарсан цасан дунд нэг хүү нэрэл ижигэн санажтэй гэж бодогдноо. Мөр нуруунд дээр минь зузаан цас малгайлахад мөнчих хүнд санагдаад л ажин түжин мөнх хүсийн тухай эргцүүлэхэд тэр цас мөрийг минь дарж хайлаад үнэн санагдана. Огторгүй өөд ширтэн хэвтгэхэд олон мартан давхилцсаар нүдэн дотор минь унан жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно. Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг суурьнд чинь нэрэл гэд чинь будраад л өнгөрөх засуудаа. За баярлалаа. Үнэхээр манай шүүгчдийн үлэлт өгнөлт бас анзаарэгдэж байна. Үлдсэн 5 яруу найрагчийн эхний дөрв бол ямархан галтай цогтой сайхан шүлэг уншиж байгаа гэдгийг анзаарч байна. Одоо та бүхэн өмнө гарч ирсэгээ унших яруу найрагч бол улсын их баяр наадмын 4-ийн даваан 6 удаа давж үтсэн тэгээд наадмаас буцахтаа эргчлээд яг гэж бодсоор буцдаг тийм нэг ясны бөхшиг яруу найрагч тэгээд нэг надад нэг тийм тэхийн зогсоол руу ш тэнгэр рүү удаан алхаад байгаа тэг шиг санагддаг тийм нэг тэнхээлэг яруу найрагч байдаг. Тэр бол Монголын зохиолчдын эвлийн шагналт яруу найрагч Оюун Цэц